Сайн уу? Монголоор гейминг подкастын мөнгөн болон галбар байна. Юу байцгаана да? За, сар тутмын гейминг подкастаар өнгөрсөн сард видео тоглоом хийсэн онцлог үйл явдлууд тэгээд нээлттэй хийсэн онцлог зарим тоглоомуудыг дурдаад явдаг. Дугаар 29 гарч байна. Тэгэхээр өнгөрсөн 7 дугаар сарын үйл явдлуудыг ярих нэ. Өнөөдөр юуны тухай ярихаа дурдаад подкаст эхлэе да. За тэгээ. За, миний ярих гэж бодсон мэдээнүүд болохоор эхлээд энэ Японы спортын том нэвтрүүлэг Street Fighter-ийн тамирчид оролцсон байлээ. Тэгээд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас видео тоглоомын доотлолтыг сэтгэхүй өвчин гэж ангилж багтааж аль биесээр оруулсан байсан. За, GameStone Quick гэх тоглоомуудын speedrun болдог бол Great GameStone Slow гэд удаан байдлаар тоглодог бас нэг хөвлөрийн хийгдэнэ гэж ярьж байна. За, жижиг мэдээнүүд бас байгаа. Энэ дээр Valve сая 7 сард их том бандалтын давалгаа явуулсан баг 95,100 орчим шахам аккаунтыг бол вак бандсан байсан. За, хятадд PUBG-тэй холбоотой баримтчилгаанууд явагдаад байгаа юм байлээ. Тэгээд энэ Tencent гэх хятадын их том компани Steam-тэй адилхан үйлчлэгийг бас дэлхийд ихний хэрэглэгчид гаргана гэсэн байлээ. Quake 3-ын ботууд хүмүүсийг ялд сурсан байна. Тэгээд Warhammer 40k-гийн ертөнцийн бага насныхаа зөрөөс ном гарна гинэ. Тэгээ нэг юм хачин мэдээнд харлаа. 7 сар ер нь тоглоомын хувьд их хойрох сар л та шинэ тоглоомууд, олигтой том тоглоомууд гардаг. Тоглоомын мэдээлэл бас их багтаа байдаг. Тэгээ нэг хідэн жижигэн мэдээ олж уншлаа сонирхолтой байх болов уу гэдэг. За PUBG тоглоом Fix PUBG гэсэн одоо энийг хөрнүүлээд fix.pubg.com гэдэг тусдаа веб хуудас үүсгээд тэгээ үүн дээр тоглоомоо яаж зайжруулах талаараа хүмүүсээс санал авах мэдээлэл өгөх зорилготой тийм нээсэн байна. Football Manager гэдэг тоглоом байдаг. Хүмүүс бол мэдэх байхаа 10-аад жил гарч байгаа тоглоомны нүүр хуудсдан дээр гардаг одоо Football Manager-ийн дүр буюу тэр нэг царай харагддаг үнийг хослолтой хүний зураг байнгын Football Manager тоглоомын cover дээр гардаг байсан бол Football Manager 2019 гэсэн тоглоом дээр энэ Manager Man гэдэг одоо бүр нэртэй болсон. Энэ нөхөр бол дахиж гарахааргүй болж байгаа юм байна. За тэгээд Stardew Valley multiplayer бүрэн хэмжээгээрээ энэ 7 сард гарлаа. 4 сард байтад орсон байсан. За тэгээд Gran Turismo тоглоом энэ жил microtransaction буюу тоглоомын дотор машинууд худалдаж авдаг болж байгаа юм байна. Мөн одоо No Man's Sky 2 жилийн өмнө бас өөр юм болж байсан. Нэлээд хүмүүсийн урмыг уулсан тоглоомны апдейт гараад нэлээд өөрчлөгдсөн байна гэсэн мэдээлэл байна. 6 сард E3-ын тухай яриад тоглоомд мэдээд саягдсан. Тийм болохоор энэ 6-7 сарын ерөөхдөө мэдээлэлд гэж ойлгож болно. Тэгээд энэ хугацаанд ямар тоглоомд нээлттэй хийсэн бэ гэхээр Jurassic World Evolution гэдэг юурийн галын сэслийн нэг динозаврын киноны парк байгуулдаг симуляц тоглоом. The Banner Saga 3 isometric хажуу дээдлээс харж явдаг тактикийн тоглоомын 3 дугаарыг гарсан байна. Earthfall гэдэг Left 4 Dead-ийн харь гаргийнхын төвлөр бас нээлттэйгээд ер нь онц тоглоом бас цөөхөн байлаа. Тэгээд эдгээр болон бусад мэдээллийн талаар өнөөдрийн подкаст бол ярих нэ. За, эхний мэдээ нь Японы спортын томоохон нэвтрүүлэг Street Fighter-ийн тамирчид оролцсон байна. Тэгэхээр нь Junk Sports гэдэг Fuji TV гэж Японд байдаг юм аль дэх олон үздэг. Тэгээд энэний бүр бүтэн сайнны оройн entertainment show энэ спортын нэвтрүүлэг байгаа байхгүй юу. Тэгэхээр бүтэн сайнны орой гэдэг чинь телевизэд нэг хамгийн том шоунууд гардаг. Тийм нөгөө оргил цаг нь тэгээд сумочд янз бүрийн файтерууд нөгөө хөл өмчн тэгээд янз бүрийн өмсөл орд юм байлээ. Тэгээд видео тоглоом тоглодог усуудыг байсан чи хичээл зүтгэл гараад тамирчид муу юм байна гэж авч үзээд оруулж байгаараа их онцлогтой гэж хүмүүс бол хэлээд байгаа. За Street Fighter мэддэг хүмүүс бол энэ Momochi тэгээд Chocoblanca гэдэг хоёр тамирчин нь бол орсон байх шүү. Эрэгтэй эмэгтэй хоёр юм байлээ. Тэгсэн чинь Chocoblanca гэдэг энэ эмэгтэй тамирчин хэлсэн байл л дээ. Мэргэжлийн хэмжээнд видео тоглоом тоглох гэдэг нь энэ бокс донгоо шатар тоглохтой адилхан юм аа гэд хэлсэн юм яаж байгаа. Тэгээд тэр нь бөө шүүмжил дагуулад тийм юм гэж юу байсан юм гэсэн. Жохон хоомгай комент хэлсэн байсан. Тэгээд тэнцээ суудсан нэг боксчны реакшн ингээд гиф зураг нь гарцсан зэ. Really нэга гэж байгаа шиг тэгсэн байсан. Өөрөөр хэлбэл одоо тоглоом тоглох бол бокстохоос хэцүү гэж хэлсэн байна шүү дээ. Тийм, тэрэн дээр ч нэ шатар тоглож чинь яах юм гэж байгаа юм шиг хүлээж авсан байл. Хүмүүс жоохон эмзгээр. Тэгээд яг мэргэжлийн жил видео тоглоом ингээд legit спорт муу юм байна гэж хүлээн зөвшөөрч байгаа нас тааламжтай сайхан мэдээ байна. Тэгээд дээрэс нь ер нь энэ олимпийн наадамд видео тоглоом бас нэг төрөл болж багтахлаар идэвхтэй ялж байгаа. Тэгээд энэний бас нэг алхмын юм болов гэж харагдлаа. За, дараагийн мэдээ нь Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас видео тоглоомын доотлолтыг сэтгэхүй өвчин мөн гэдэг энэ англиад каталогжуулсан байна. Энэ Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын олон улсын өвчлөлийн зөвлөлт гэдэг ийм том каталог байд юм байна.
55,000 гаруй өвчний нэр тодорхойлолтууд байдаг. Тэгээд энэ чинь gaming disorder гэж нэмэгдсэн. Бид нар яг нөгөө багтаа 10 жил энэ төр багт нөгөө ядаргаанд орсон шараад явдаг гэдэг асуудал мөн гэдгийг мэддэг байсан ч гэсэн одоо ингээд албан ёсоор дэлхийд ихэнээр ийм асуудал муу юм байна гэдгийг хүлээн зөвшөөрөөд энэс ингэж тэмцэх боломжтой болж байна. Тэгээд юу гэж тодорхойлсон байна вэ гэхээр энэ gaming disorder буюу тоглоомын өвчил гэдэг видео тоглоомд хяналтаа алдаж ажил амьдралын өдөр тутмын үйл ажиллагааныхаа тэнцвэрийг алдах нь gaming disorder юм байна гэсэн байна. Тэгээд энэ видео тоглоомд донтохыг нь мөрөөдөд тоглоомд донтохтой их зүйрлж яриад байна л да. Тэгэхээр мөрөөдөд тоглоом чинь ингээд мөнгө олохын төлөө байдаг тийм. Видео тоглоомын үед бол оноо, kill, achievement ч гэсэн одоо энэ багтаад явж байгаа байхгүй. Тэгээд хөгжлөө явахаа болоод нөгөө фан юм байхгүй болоод ингээд ажил шиг болцсон. Би үрт одоо XCOM achievement, Chivalry-г achievement цуглуулах гэдэг нэг ажил шиг юм болж байгаа байхгүй. Ажлаа тарчвал хараал нэгэл ямар ч хөгжилтэй биш нөгөөхий хийгээл. Тэгээд энэ чи асуудал муу юм байна гэж одоо тодорхойлоод байна. Гэхдээ achievement авчвал бас их баярлалаа те. Тийм авах хүртлээ бол зовж байгаа байхгүй. Тийм тэгэл нийт видео тоглоомчтой ойролцоогоор 3 хүртэл хувь нь энэ эмгэгт бас нэрвдэх магадaltaй байдаг гэсэн юм статистик байна. Тэгэхээр 100 хүнээс 3 нь ажил амьдралаа алдах нь шүү гэж статистикүүднээс бол хэлээд байна. Тэгээд энэ ер нь донтол өвчл мөл юм чин гэр бүлүүд салах нь хүмүүсийн эрүүл мэнд нийгмийн амьдрал гэсэн сөрөг үр дагаврууд бас гардын шүү гэдгийг чинь анхааруулж хэлж байна. Тоглоонд болох гоё л доо. Гэхдээ юм их ч бас хэтрүүлвэл дандаа л муу үр дагавартай байдаг учраас зүгээр зөвхөн өвч юмгийг муу юм чинь. Тийм одоо ингээд яг албан ёсныхоор энэ асуудал муу юм байна гэсэн учраас ингээд энэ хэсэг ч гэсэн ингээд ажил юм бас явуулах төхөмтэй болж байгаа юм. Тэгээ тоглоом тоглосон болгон донтно гэж байх уу? Мэдээж донтдог хүмүүс байгаа. Тэгээд тэдрэнд л одоо тэгээд хэрэгцээтэй эмчилгээ шаардлагатай. Тийм тэгээд энэ нөгөө 3% нь цөөнхөөсөө болоод бусад 97% сохирох асуудал үүсэж байгаа байхгүй. Одоо ингээд харахаар ч статистикийн хувьд 100-ны 3% гэдэг чинь маш бага л да. Одоо тамхитац ч үдсэн хүмүүсийн талан тамхинд ордог бол одоо 100 хүнээс 50 хүн тамхинд ордог бол 100 хүнээс 3 хүн тоглоомд донтд юм байна. Тэгэхээр нэх хайхтар аюултай юм бол бас биш ээ. Өөрийгөө мэдээд явахд болох байх. Чи ерөөсөө бас сэтгэлийн л асуудал байгаа юм л чаас өөрийгөө хянах сахилга бат. Цагаа сайхан зохицуулах хэрэгтэй байхгүй тий. Дараагийн мэдээ Great Games Done Slow гэдэг үйл ажиллагаанд бол болох нь Games Done Quick-ийг бол бид нар мэднэ өвөлдөө 100-даа жилдээ 2 удаа болдог. Тэгээд сайн сайхны төлөө үйл ажиллагаа хөтөлбөрүүдэд хандив цуглуулгангаа хүмүүсийн тоглоомуудыг бас яаж хурднаар дуусгаж болох вэ гэдэг чадвараас үзүүлдэг сайхан ивентүүд болдог. Сая бас 100-ын 7 сард болоод өнгөрсөн 2.1 сая долларыг цуглуулж чадсан гэдэг амжилтаа шинжилсэн байсан. Тэгээд 9 сард дараагийн сард Австралид энэ Great Games Done Slow гэдэг миний ойлгож байгаа болохоор энэ хурдан дуусах дарамтгүй өрсөлдөөнтэйгэр биш ийм амар амарлан нам тавин байдлаар энэ pacifist run-ууд гэдэг чинь жишээ нь тоглоомыг тулаантай адлавтай тоглоом ингээд нэгч хүн амтны амьд хүрэхгүйгээр дуусгадаг ч юм уу тийм. Тиймэрхүү бас орох болов гэдэг юм. Тайлбар нь болохоор илүү юм нэг бясалгасан тэрнээс нэг утга учир нь олж авсан яараагүй юм бодсон байдалтай гэдэг байгаа байхгүй. Тэгээд бас өөр өдлөө тоглож үзэж болох юм шүү гэдгийг харуулж байгаа нэг сонирхолтой үзүүштэй болох юм л гэж бодод байна. Тоглоомыг ер нь тэгж нэг speed run хийж дуусгахыг би нэг таашаад үлдээ. Тэгж байгаа хүмүүсийг харахаар өмнөөс нь жоохон яс авталцаад байдیں۔ Гэтэ яг миний тэр дургуй юмны эсрэг юм гарч байгаа ч жоохон баяртай байна. Бас хандив цуглуулна тэгээд цугласан мөнгөө сайн сайхны төлөө хандивлна гэсэн бэлээ. Checkpoint гээд видео тоглоом салбарт ажилладаг хүмүүс мөн видео тоглоомчдын сэтгүүл эрүүл мэндийн төлөө үйл ажиллагаа болдог энэ байгууллагаас хандивлна гэдэг премиум гарцсан байлээ. За жижиг мэдээнүүд нөгөө том мэдээ, том үйл явдал ивентүүд 100 болдгоо учраас ингээд өнгөрчихөж байгаа. Тэгээ жижиг мэдээнд жоо тэр орё. За 7 сард Valve-ийн их том банд авалгаа явууллаа. Өнгөрсөн оны 7 сард бас адилхан 40 аккаунтыг вак банджсэн юм билээ. Тэгээд энэ удаа 95,000 орчмыг бандсан байна. Тэгээд вак бандуулсан бол ер нь нөгөө инвентори энтроо одоо трейд хийх зарах боломжийг болдог, дамжуулах боломжийг болдог. Тэгэхээр ялангуяа нөгөө CS:GO энэ онлайн өрсөлдөөнд тэмцээний буудалцаан тоглоомтой холбоотой бандалтууд явсан юм шиг байлээ. Тэгээд скинүүд, тоглоомын дагалдах хэрэгслүүд нь хэдэн мянган доллараар үнэлэгдэх юм сантай аккаунтууд бол ингээд үрд мөнхөд хөлдсөн байна. Зээлүүлээ. Харин тийм тэгээд Steam дээр чит хийж аваад баригдвал энэ вак бан авдаг. Ер нь чит мэд дими юм бол дими байдаг шүү л гэдгийг сурамжийг бол харахаарай. Тэгээд сейлийн дараа бандалж явуулаад ясэх болж байгаа байхгүй юу? Valve-ийн зүгээс ч гэсэн тий. Нөгөө аккаунтууд бахан тоглоом авцсан байдаг.
Wag Fanda ичдэг. Дахиж судалж авах шинэ хэрэглэгчлээ ус болж юм л та. За PUBG-тэй холбоотой мэдээлэлээр би хойлоо бэлдсэн байх шиг байна. Энэ хятад нэг сонирхолтой юм болоо тал та. Он гарснаас хойш PlayerUnknown's Battlegrounds тоглоомтой холбоотой 141 читлэг баримтчилсан байна чинь. Тэгээд чит ашигласан гэж баримтлаад байгаа биш. Тоглоомын чит хийсэн. Тэгээд бүр нариндаа болохоор энэ чит програмууд нь нөгөө хүмүүсийн хувийн мэдээллийг цуглуулдаг тийм Trojan virusтэй энэ компьютерийн вирусыг дагалж явуулсан вирус үйлдвэрсэн гэдэг зүйл англиар ерөөхдөө баримтлах тэр эргэцүү орчинд бүрдээд байгаа юм байна. Шууд захин гэмт хэрэг болчихж шүү дээ. Тийм. Тэгээд хятадын хувьд болохоор заавал нөгөө хүмүүсийн сайн сайхан гэдгээсээ илүү энэ онлайн орчинд төр нийгмийн бодлогын эсрэг юм бослогын байдалтай тийм бие даas хүмүүс байж болохгүй гэд ийм бүх орлогоодыг бас мухчин дарддаг нүүл ажлын техникийн илэрхийл юм шиг харагдаж байна. Тэгээд чит хийдэг зөндөө олон компьютер гар утас электрон хэрэгслүүд нь авсан баримтчилсан үсгийнтэй зураг авахсан зөндөө л хэлээ. Тэгээд энэ чит тоглоомын чит ихтэл ингэж байгаа юм бол бүр улс төрийн зорилготойгоор юм их юм бол бүр хэцүү читгэлтэй тулгарна шүү гэдэг хүмүүс харуулах гэдэг шиг байна. Тий, ерөөсөө хөгшин залуугүй баримтчилдаг шүү дээ. За аюултай сайхан бас нэг 81 настай өвгний тэрсүүдэлтэн гэдээ баримтчлаад төрчихсөн байлаа. Тийм нөгөө Ши Жинпинийг Винни Пүүхтэй зүйрлсэн тэр зурган дээр нэлдэг бусын зурж сараацсан хүмүүсийг баримтчилсан, тэдний хамаатан эрен сурж ирсэн хүмүүсээс дагаад баримтчилсан гэл хэл амар юм юм хэлийн урд болоод байгаа шиг. PUBG-тэй холбоотой өөр мэдээ гэх юм бол саяхан бас PUBG тоглодог хүмүүс мэдж байгаа 9 GB апдейт гарсан. За тэгээд та нар хэрвээ анзаарсан бол бас PUBG Steam хуудсан дээр чинь нэг тийм мэдээлэл шинээр гарсан байгаа. Тэр нь юу вэ гэхээр PUBG Corp одоо өөрсдөө бүр яг тийм бүхэл бүтэн аян өрнүүлж байгаа юм байна. Fix PUBG гэсэн нэртэй. За тэгээд тэр вебсайт руу нөрөнгөт Fix the Game гэх нэг өгүүлбэр байна. Тэгээд доороос нь энэ өгүүлбэрийг бид нар байнга сонсож байна ерөөсөө сүүлийн хэдэн сарын турш. Тэгээд бид нар бол юм хийгээгүй ш хийж байгаа. Гэхдээ энэ одоо нөгөө нэг тоглоомоо өргөтгөх ажлаа хангалттай хийсэн гэж үзэж байгаа учраас бид нар тоглоомнууд ингээд засах improvement буюу сайжруулалтуудыг хийгдэх тэнцвэржүүлэх гэсэн асуудал руу бүр бүх анхаарлаа төвлөрүүлэхээр боллоо. Тэгээд тэрийг энэгээр албан ёсоор мэдэгдэж байна. Тэгээд та бүхэн одоо ингээд ямар нэгэн баг эсвэл ямар нэгэн одоо юу гэдэг юм глич тиймэрхүү юмнууд харж байгаа бол бид нар лөө мэдэгдээрээ. Тэгээд бид нар ингээд системтэйгээр энэ сайжруулалтуудаа хийх болно гэдэг бүхэл бүтэн ингээ календар гаргацсан. Бид нар ийм дээр ихнээ хэлж анхаарна гэд. Тэгээд тэр 9 GB апдейтээр яг бүр яг тулгамдаад байгаа том асуудлууд буюу тэр маш хүчтэй PC-н дээр frame rate нь ерөөсөө нэг 60-аас дээш дардаггүй өнтер гэсэн тиймэрхүү асуудлууд зөндөө байдаг. Тэдрийг зассан байлаа. Одоо гарсан шинэ апдейтийн дараагаар minimum requirement буюу одоо PUBG тоглоомыг тоглуулах хамгийн одоо доод үзүүлэлт бүхий PC-н дээр 60 FPS-тэйгээр явахаар болж байгаа. Тэгээд дээшээгээ бүр 144 хүртэл хүрнэ гэсэн байгаа. Тэгээд энэ дээр бол тоглогчид мэдээж тоглоом засагч ам сайтай байгаа. Тэгээд цаашдаа энүүгээр зогсохгүй тоглоом улам сайжруулна гэсэн. Гэхдээ энэ бол жоохон оройтцсан юм болов гэж би бодод байгаа. PUBG бол гарсан цагаас эхлээд өнгөрсөн 12 сар бүтнээр одоо full release буюу аль биесээр гарсан. Тэрнээс өмнө бета дээр бас жил орчим байсан. Тэр хугацаанд асар их одоо гомдол саналыг дагуулдаг. Маш их тоглогчтой тэрнийхээ ирээр маш их гомдол санал дагуулдаг байсан. Тэгээд тоглоом бол яг асуудал маш ихтэй. Гэхдээ тоглоход хөгжилтэй байдаг учраас хүмүүс тоглоод байдаг байсан. Гэхдээ байн гомдолтой байсан. Тэгээд тэрийг нь бол одоо Fortnite мэдрэмжтэйгээр ашиглаад дахиад яг PUBG-тэй өрсөлдөхүйц сайн Battle Royale тоглоом гаргаж ирээ. Тэрийгээ бүр үнэхээр сайн хөгжүүлж алдааг нь засч чадсан учраас тийшээ одоо ихэнх тоглогчид нүүцэн гэж хэлэх юм. Одоо Fortnite тоглоом, PUBG тоглоомыг албан ёсоор дэлхийн зах зээл одоо давцсан дээр ялаад эхэлсэн. Тэр их ч одоо угаасаа хүмүүс илүүлэлт мэдж байгаа бах. Хандлын хүмүүс Fortnite ярьсан л явж байгаа. Сониос би Fortnite хийж тоглож үзээд. За. Яаж яах нөгөө нэг Steam-ээр дамжуулж бас туссан лаунчрын татж авдаг. Тэгээд дээрээс нь нэмээд нөгөө юм барьдаг механик нь хөгширч байгаа бие махбод тарих сэтгэхүйд бол арай л зохицсон байх. Арай нөгөө хурд нөгөө fast paced байгаа зү. PUBG гэх юм бол маш хурдтай. Тийм PUBG бол ингээд байж байгаа нэг тоглоход бол болоод байгаа байхгүй юу? Явж байгаа нь нуугдж байгаа буудалцаад ингээд болно. Тэнгүүт ингээд юм нэмээд барина гэдэг тэнгүүт амар хэцүү болоод яаж яах нөгөө default keyword нь ингээд F1 2 3 4 5 дээр зэ ингээд нөгөө юм барьдаг тоглооч ингээд юм хааш нь харуулж ямар үнцтэй жирэх ингээд шийддэг. Тэнгүүд ядаргаатай болчихж байгаа байхгүй. Тэгээд за хямдхан юм үнэгүй бол PUBG авдал Fortnite ч арай л миний тоглоом биш юм байна гэдэг. Тийм би бас нөгөө нэг маш олон стрим бичлэгүүд үзэж байгаа. Тэгээд тэр болгоноос харахаар бас миний тоглоом биш юм аа л гэж харагддаг. Гэхдээ би ер нь тоглож үзье гэж бодож байгаа л да. Ягаад тэгэхээр мэдээж ийм том тоглоом юм юмнаас хоцормооргүй л байна.
тоглоом засдаг бас гоё жишээнүүд байна шүү дээ. Тийм Ubisoft-ын тоглоом тог гардаг хэрнээсээ тэгэл жилийн дараа жил хагасны дараа тэр бас гайгүй болцсон л дээ. Тэгэл одоо энэ өнөөдөр ярих гэж байгаа No Man's Sky хүртэл ингээд төрөл арилжиж байгаа байхгүй. Тэгээ энэний бас нэг том жишээ чинь Destiny шүү дээ. Анхны Destiny бас гараад ямар амар давтагддсан байна тэр гэл хүмүүс ер нь бүх юмэн л муулжсэн. Тэгээд маш олон удаан хугацааны турш сайжруулалт хийсрээ банжигаас тоглоомоо тогтмол тоглогчдод өмнөж фэнүүдтэй болгоод чадчихсан. Хойлооч нөгөө хятад PUBG гэж ярьж явж байгаа ди шиг оролцсон тий. Тэгээд хятад дээр үргэлжлүүлээд ярихад нөгөө Tencent гэдэг асар намаас маш том корпорац байгаа. Энэ нэрийг бол бид нар дараагийн жилүүд бол бараг өдөр тутамдаа сонсно гэж хэлж болно. Тэгээд ер нь хуруу дүрээгүй байхгүй дээ. Бид нар яг гайгүй мэдгээс их юм бол энэ Activision Blizzard хоёрт хувь эзэмшдэг. Тэгээд энэ PUBG, League of Legends-ийн цаана бас байгаа компани гэж хэлж болно. Жилийнх нь орлого нь $22 тэрбум гэж байгаа. Яг уу Apple, Samsung-тэй өрсөлдөхүйц биш хэмжээнд ч гэсэн баг Монголын дотоодын нөхцөлтэй өрсөлдөхөр хэмжээнд явж байгаа юм том компани байгаа байхгүй юу. Тэгээд V-Game гэдэг өөрсдийн гэсэн үйлчилгээтэй одоо Tencent-ийг Valve гэх юм бол V-Game Steam-тэй л адилхан байхгүй. Тэгээд энийг олон улсын хөлбөрийн гаргана гэсэн байгаа юм билээ. Одоогоор 220 тоглоомтой байгаа юм билээ. Steam-ийн хувьд бол өнгөрсөн оны эхэнд гэхэд 15600 тоглоомтой гэсэн. Ерөнхийдөө бол хятадын тоглоомуудыг дэлхийн хэрэглэгчид хүргэх зорилготой гэсэн байсан. Энэ оны сүүлчээс Хонконг гэдэгт ингээд гараад бас туршилт нь явж эхлэх юм билээ. Тэгээд зөвхөн англиар ярьдаг Америкийн хөгжүүлэгчид, Европын хөгжүүлэгчид гээд Японых ярьдаг ч гэсэн ингээд нэг тэрбум хүнтэй улсаас бас зөндөө олон гоё санаа, гоё тоглоомод бас гарч ирэх болов уу гэж харж байна. Яг данч хятад хэл сурч чадаа болох хэрэгтэй болох юм аа яах юм. Тийм. Хятад методод явж байхад Tencent нь орохоор тэгэл аюу сонин сонин тоглолцоодсан суулж байдаг шнэ. Миний ерөөсөө нэг ойдхон багтахааргүй. Жоохон хэцүү одоо нөгөө нэг нэвтрэхэд хэцүү тоглоомод байдаг шүү дээ. Сурахад хэцүү гэсэн мөртлөө сурчаар дондчдаг. Тиймэрхүү тоглоомод хятадууд их тоглолт юм шиг санагдаад байна. Дараагийн нэг жижиг мэдээ бас нэг хөгжилтэй мэдээ байна л да. Юу гэхээр Football Manager гэдэг тоглоом байдаг. Хүмүүс мэдэх бах. Хөл бөмбөгийн одоо багийн менежерийн үүргийг гүйцэтгэж тоглодог. За энэ тоглоомны одоо cover зурган дээр гардаг Manager Man гэдэг одоо бүр нэртэй болцсон нэг хүн байдаг. Дандаа нэг хүн байсан юм. Үгүй дандаа нэг хүн бол байгаагүй гэж байна. Гэтэ тэр нөгөө хизэрч царай нь гардаггүй. Яг ингээ хамранаасаа доошоо гардаг байхгүй. Биеийн дэр чигтэй. Тэгээд энийг бол нөгөө нэг тоглоомыг үнэхээр авч тоглодог хүмүүс бол Manager Man гэж нэрлэдэг юм байна. Тэгээд Football Manager 2019 тоглоомны cover зурган дээр анх удаага Manager Man гарахгүй. Өөрөөр хэлбэл энэ Manager Man одоо ингээд ажилгүй болж байна. Fired боёо Manager Man халагдлаа гэсэн тийм нэг нийттэй мэдээ гараад байгаа. Ингээд бүгэлбүтэн 14 жилийн турш Manager Man гэж энэ Football Manager-ийн cover дээр гарч явсан юм байна лээ. Тэгээд одоо энэ хүү ажлаа хүлээлгэж өгч байгаа юм байна. Football Manager 2019 тоглоомын cover дээр юу гарах вэ гэхээр нэг хэдэн хөл бөмбөгийн тоглогчид хувцас хөрөөнөөс стадион руу алхаж орж байгаа тийм дүр зургийг араас нь авсан байдлаар тэгж гарах юм байлээ. Тэгээд лого нь бас нэлээ өөрчлөгдсөн харагдсан. Ер нь өөрчлөлтүүдийг хийж байгаа. Тэг Sega-гийн publish хийж гаргадаг тоглоом байгаа. PC, Mac дээр. Чи тоглож үзсэн үү? Football Manager би нэг удаа оролдож үзчихсэн. Гэхдээ айгүй одоо юу хэмтэй миний насаараа болоогүй гэсэн шиг арай жоохон оролдогдсон байсан юм шиг. Тэгээ нэг татчаавж үзчихээд устгаж ирчихлээ. Гар утасны тийм гоё хөлөг имижийн тоглоом байл. Би Nokia дээр ахт их тоглолдог гэсэн аахгүй юу? 53 10 51 30 лээ. Тэгээд амар хөвгөлтэй байдаг байсан. Компьютер дээр суугаад тоглох хэрэг яг нэг ажил хийж байгаа юм шиг санагдаад. Харин тийм нөө менежер тоглоомод ч нэг жоох ажил хийж байгаа юм шиг санагдаад байдаг шүү дээ. Гэхдээ бас үнэхээр тэгж угаасаа ажил хийж байгаа нь ойлгомжтой юм чинь. Тэгээд ажил хийж байгаа ч гэсэн тэрнээсээ нэг тийм таашаал авдаг. Тиймэрхүү гоё менежмент тоглоомод бас байдаг. За дараагийн жижиг мэдээг үл энэ Quake 3 дээр бас ботууч хүмүүсийг гүйцээд эхэлсэн байна. За 2018 оны 8 сарын үед The International буюу TI8 Dota-гийн олон улсын аврах шалгаруулалт тэмцээн болох гэж байгаа. Тэгээд өнгөрсөн жил анх удаа бот буюу хиймэл оюухан тоглогч дэлхийн хамгийн шилдэг тоглогчдын нэгийг бол ялаад үзүүлсэн. Дараа жил эрэхтэй бид нэр 5-5-ыг авчирна гэдгсэн тэр амлалтандаа хүрэх нь бол тодорхой болчиход байгаа. Сая бас OpenAI-ийн тоглолтууд үзүүлсэн байлээ. Нөгөө 99.95% тайл гэж байгаа байхгүй юу? Dota-гийн үзүүлэлтүүдэд ч одоо нийт тоглогчдын 99.95-аас дээд хэмжээнд тоглож байгаа тоглогчдыг бүр тоглуулад тэр ботууд нь ялаад байгаа.
Quake бас юугаараа дутхгүй тэгээ ботууд нь ч гэсэн хүмүүсийг ялаад эхэлсэн байна л да. Ойролцоогоор 450 мянган тоглолтыг тоглосны дараа ийм үрдэнд хүрсэн гэж тэгээд 450 мянган тоглолт гэсэн чинь нэг матч нь 5 минутад ингэнэ. Тэгээд ойролцоогоор 37500 цаг. Тэгээд энэ юу н хэрэг хугацаа ингээд бас ухаад үзсэн чинь дэлхийг явган тойрох хугацаа гинэ. Хүүхэд. Эсвэл дэлхийн 1-р дэний нийт үргэлжилсэн хугацаа гэж байна. Дэлхийн 1-р дан чи 4 жил үргэлжилсэн шүү дээ. Тий. Нилийн их хугацаа болж таарж байна. Тэгээд нэг хүн амьдралдаа тоглож гүйцэхэр үеих хугацаанд талаар энэ ботууд бол бэлтгэл хийгээд үйл хүмүүсийг ялдаг болсон байна. Тэгээд Dota 2-ын хиймэл оюуханыг сургасантай адилхан зарчмаар үеийн reinforced learning гэж байгаа. Ингээд ямар нэг үйл хийхээр тэрийн зөв буруу хийх юм бол буруу гэдэг нэг ботон тэндээсээ юу зөв юу буруу гэдэг тэр ингээд улбаалаад сураад явдаг. Тэр аргаар бас суралцуулсан гэсэн байсан. Тэгээд 2-ын эсрэг 2 тоглоод 2 хүний эсрэг 2 бот тоглоход ботууд нь 74% ялж байна. 4 эсрэг 4 тоглоход 64% ялж байна гэсэн мэлээ. Quake одоо нэг тоглохоо байсан ч гэсэн багада Nav гэдэг нэг сувг дээр Quake-ийн тэмцээх гардаг байсан. Улаан баг цэнхэрэг болол ингээд capture the flag хийгээд айлынхаа багийг өөрийнхөө төв дээр авчрах хэрэгтэй. Тиймээс болохоор миний анхны бас видео тоглоомд орсонжууд энийг л харагдаад бас сэтгэл их ойрхон байдаг тоглоом тийм. Тийм анхны Quake-ийг баг PlayStation 1 дээр тоглож байсан баха. Найзуудтайгаа суугаад нөгөө split screen 4 гараа болгоод тоглож байсан санагдаад байдیں۔ Тэгээ анхны бас first person shooter тоглоом л миний тоглож үзсэн. Тэгээ одоо бас нөгөө нэг Quake Champions гэдэг тийм шинээр нэг arena shooter гарчаад байгаа. Arena shooter гарчаад байгаа. Тэр бас нэг хэсэг үнэгүй болцсон байсан. Одоо ямар байгаа сайн мэдэхгүй байна. Steam дээр үчирсэн байгаа. Steam дээр байгаа нөгөө Blizzard-ийн юун дээр биш үү те. Үгүй Steam дээр. За дараагийн жижиг мэдээ Stardew Valley гэдэг тоглоом байдаг. Хүмүүс бас мэдэх болов уу? 2016 оны 2 сард гарч ирсэн. Энэ Link дээр надад талаач өгтлээ ирсэн. Оо тийм. За тэгвэл мэдчихэж байгаа юм байна. Энэ хүмүүсийн мэдж байгаагаар нэг залуу 5 жил ганцаараа гэртээ сууж хийсэн тоглоом. Тэгээ Stardew Valley тоглоом гараад 2 жил хагасын дараа буюу одоо өнгөрсөн 7 сард гарахаас өмнө амлагдсан байсан Stardew Valley-ийн мультиплеер гомыг хөгжүүлэгч залуу одоо бета хөлбөрт өнгөрсөн 4 сард оролцсон байсан бол өнгөрсөн 7 сард яг жинхэнэ хөлбөрөөрөө гараад апдейтээр орж ирсэн байгаа. Хэрвээ Stardew Valley-г та тоглодог бол тэгээд өнгөрсөн 7 сараас хойш тоглоом нэгийг бол одоо нэгэд харах юм бол сонголтууд донд co-op гэсэн сонголт орж ирсэн байгаа. Тэгээд тэрний югаараа онцгой юм гэхээр 4 тоглогч, дээдлэн 4 тоглогч холбогдох боломжтой. Тэгээд өөрийнхөө тоглож байсан save file дээр юм уу эсвэл дөрвөлөө нийлж шинээр тоглоом эхлүүлэх боломжтой гэж байгаа. Өөрөөх дээрээ хэрвээ эхлүүлэх бол дахиад нэг юм уу эсвэл 3 байшин нэмж бариад түүнийхээ тоогоор оруулчих болно. Тэгээд онцлог юмнууд нь юу гэхээр бүгдээрээ 4 тоглогч тоглолоо гэхэд дундаа нэг мөнгөтэй. Тэгээд нэг фермтэй байна. Тэгээд бүгднгийнх нь хийж байгаа орлого нэг дансанд орно. Тэгээд ерөөсөө бүгдээрээ хамтарч юм ийм. Гэхдээ заавал ингээд цугтаа байх шаардлага байхгүй. Нэг нь уурхаа авах чахад нэг нь загас бариад нөгөөх нь ферм дээрээ ногоогоо буслаад нөгөөх нь амтнаад ижээгээд байж явах бас боломжтой. Independent буюу одоо эрх чөлөөтэйгээр энэ тэнд явж болно. Тэгээ газрын зураг дээр хин хааны явна харагддаг юм байлээ. Тэгээд шүн нөгөө нэг өдөр дуустдаг штэ орондоо ороод унтахаар. Тэгээд дөрүүл хэдэн хүн тоглож байгаа шалтгаалаа бүгдээрээ зэрэг орондоо орж иж тэр өдөр дуустдаг. Гэх жишээний сонирхолтой юмнууд зөндөө байгаа. Тэгээд бас тоглоомын дотроо бичгээр хоорондоо чатлж болно. Тэгээ эможи ноттай бас нөгөө pixel age тийм эможи ноттай юм байлээ хөөрхөн. Тэгэд угаасаа их гоё тоглоом. Үнэхээр агуулга сайтай контент нь бол үгээр хэлшгүй аргагүй лаг тоглоом л доо. Тэгээд энэ дээр бол нэмэгдээ дахиад мультиплеер хүнтэй цуг тоглоно гэхээр ганцаараа тоглосноос шал өөр мэдрэмж төрүүлдэг учраас одоо жишээ нь маш олон жил одоо гарснаас нь хойш тоглоод нэг жоох уйдсан хүн байвал дахиад нэгээд үзэхэд харамсахааргүй шинээр одоо юмнууд нэмэгдсэн байлаа. Тийм би Stardew Valley-с хөөрхөн тоглож ирсэн болохоор мэдээг нь дагаа яваадсан. Тэгээд албиосоор гарахаас өмнө нөгөө туршилтын байдлаар хүмүүс татчавж тоглоодсэн л та. Тэгээд бүр модл зоодлоод 6 муургаад бүр 4-өөс хамаагүй олоолаа тоглож моолоод бүр баллаадсан. Тэгээд ямар ч гэсэн хөөрхөн тоглоом дэр ингээд хөлж хүн шиг шинэ нэмэлтүүд ороод байна. За дараагийн жижиг мэдээ болохоор энэ Warhammer 40k-гийн багчуудад зориулсан номд гарна гэдэг. За Warhammer-д бид нар мэдж байгаа ерөөсөө тоглоом дээр хүртэл гарч штэ. In the green future there's only war гэдэг штэ. Одоо зөвгнөлт ирээдүйд сансар огторгууд ингээ байлдаатай хальт сонсоход одын дайшиг юм шиг мөртлөө дайм дажнаас өөр юм байхгүй элдв хачин сансрын тэр мангаснуудын эсрэг хүн төрлөختөн нэгдээд бүр юм таталтаар тийм хойслоос шиг нийгэм болцоод ингээд тэмцэж байгаа талаар ингээд хүмүүсийн эзэнт хүрэн мөрн хитрхи том болохоор ингээд
хаанаа тэлж байгаа, хаанаа агшиж байгаагаа мэдэхгүй төр захиргаа нь хамаг хяналтаа алдсан ингээд автомат горимтэй хүмүүс шинээр тайлбарлахгүй зүгээр шууд ингээд шашин болцсон тий одоо ингээл хий өөр арга байхгүй. Ийм их хар бараан их хүн түнд юмуд гардаг ийм франчайз л та тэгээд анх болохоор ийм board game байсан ширээнээр дэлгэж чад бүгдээр тойр сууд болдог гэсэн номнууд байсан видео тоглоомс одоо ингээд бүр багчуудад зориулсан хөлбөр гарч ийн гэж байна. Тэгээд ямар номнууд гэхээр энэ Warhammer Adventures гэдэг 8-аас 12 насны уншигчид зориулсан номнууд гарнаа гэж лээ. Тэгээд энэ 40k болон ирээдүйд өрнөж байгаа хөлбөр болон энэ fantasy буюу энэ сүүл total war гараад байгаа энэ бүгд шийдэж харагдаад байгаа шүү. Тэр ертөнцийн айл айланд нь номнууд өрнөнө гэжсэн. Тэгээд 40k-гийн фэнүүд одоо сарцсан гоо хөгширж яваа тий аав ээжүүд зарим нь өвөөнүүд болоод эхэлсэн баг. Тэгээд шинэ үеийн фэнүүдэд ингээд Walt Disney шинээр кино гэж хүүхдүүд үзүүлээд байгаатай адилхан. Тэрнээс гадна нөгөө талаасаа нөгөө энэ 40k дуртай аав ээж нар ингээд хүүхдүүдтэйгээ сонирхдаг юм ингээд хуваалцах тий хамтаа цагаа өнгөрүүлэх гоё боломжийг олдож байгаа болоо гэж санагдлаа. Бас нэг жижиг мэдээ өнгөрсөн жил гарсан. За PlayStation Exclusive уралдааны тоглоом Gran Turismo Sport гэж шинэ гарсан байгаа. Тэгээд энэ нь болохоор одоо сүүлийн 4 жилд гарсан анхны Gran Turismo тоглоом. Энэ бол маш алдартай зурлал хүмүүс бол мэдчихлээ байгаа. PlayStation тоглодог болов. Тэгээд энэ өнгөрсөн жил гарахдаа одоо энэний продюсер Kazunori Yamauchi гэдэг нэг хүн байдаг. Энэ болохоор энэ тоглоомыг хөгжүүлэгч Polyphony Digital компани CEO байгаа. Өнгөрсөн жилийн PlayStation Experience дээр ярилцлага өгч байхдаа одоо манай Gran Turismo Sport тоглоом microtransaction буюу тоглоом дотроо ямар нэгэн жижиг сажиг юм худалдаж авах, машин скин худалдаж авах тийм байхгүй. Өмнөх тоглоомууд маань бол тийм байсан. Гэхдээ энэ удаа бид нэр өөрчлөлт хийж байгаа гэдэг нэлээд эрс одоо шийдвэр маягийн гаргаж ирсэн байгаа. Тэгээд яг тоглоом ч гэсэн тэрийг дагаад тиймэрхүү microtransaction байхгүй гарсан боловч өнгөрсөн 7 сард гарсан апдейтээр microtransactionтай болцсон байна. Тэгээ энэ бас хүмүүсээ тоглогчд нь бол янз бүрийн юм ярьж байгаа. Тэгэхээр өмнө нь microtransaction-тэй байсан тоглоом учраас энэ тоглоомын өмнөж фэнүүд бол иймэрхүү юм гарсанд нэх айхтар гайхгүй байгаа. Гэхдээ мэдээж microtransaction гэдэг бол одоо нэг scapegoat гэж ярьдаг шүү дээ. Муу юм хаана одоо microtransaction болцсон л явж байна. Microtransaction гингүүтэл одоо муу шунлын тоглоом гэж хүмүүс ойлгодог болсон шүү дээ. Тэгээд тийм юм нэмэгдсэнд нь бас зарим жоохон сэтгэл гонсгор байгаа бол та юу ч гэсэн Polyphony Studio CEO хэлсэн үгнээс жилийн дараа ингээд бүтсэн байна. Тэгээд машинуудыг одоо худалдаж авах боломжтой. Гэхдээ бүр одоо тоглоом дотроо 2 сая, тоглоом дотор нөгөө нэг валютаараа, тоглоом доторх валютаар 2 саяас дээш үнэтэй машинуудыг бол амьдрал дээрх мөнгөөр худалдаж авч болохгүй. Харин тэрнээс доош машинуудыг худалдаж авч боломжтой. Одоо супер машинуудыг бол хүн өөрөөсөө яг өөрөөсөө тоглож авахаар тийм байдлаар microtransaction-ыг оруулж ирж байгаа юм байна. Тэгвэл ч бас харьцан шударгал явал та. Гэхдээ ингээд өн байдгүй байсан юм тэл бид нэр илэрх болчиход байгаа байхгүй тий. Тэгээд өнгөрсөн 7 сард бас нэг сонирхолтой юм юу болсон гэхээр айл 2 жилийн өмнө нээлттэй хийгээд хүмүүсийн урмыг баахан хугалж үнэхээр амар тоглоом гарна гэж хүлээжсэн боловч үнэхээр сэтгэл гутрал бараг үүсгэсэн дээ No Man's Sky гэдэг тоглоом байна. Тэгээд тухайн үед бараг сүнчлөө гэж бодож байсан чинь бүгдөө 2 жилийн турш апдейт хийгээл одоо хөгжүүлсэн студ нь улам бүр сайжруулаад яваад исэн байлээ. Томхон сайтууд тоглоомын мэдээлэгчд бол энэ тухайг айхтар мэдээлэхгүй тэгээд нэг хэсгийг л орхицсан. Тэгсэн чинь өнгөрсөн 7 сард юу гэсэн гэхээр 2 жилийн турш удаа гаргадсан апдейтуудаас хамгийн том апдейт нь гараад No Man's Sky тоглоом бол өмнөхөөсөө бүр огт өөр тоглоом болсон гэдэг мэдээлэл яваад хам би гайхаад бас үзлээ л да харьцуулсан бичлэгүүдийг. Тэгсэн чинь тоглоомын интерфейс өөрчлөгдөөд за зарим агуулга контентууд сайжраад жишээ нь одоо нэг гаригийн дагуул бол зүгээр ингээд харагддаг мөртлөө очиж болдгоо ямар нэгэн одоо дотор нь агуулга контент байхгүй байдаг гэсэн бол одоо дагуулууд нь өөрсдийн гэсэн ресурс буюу одоо түүхий материалууд очих шалтгаантай болцсон гэсэн үг. За тэгээд дээрэс нь график нь бүр хамаагүй сайжирсан одоо онгоц тэр ертөнцийн деталууд бол хамаагүй илүү болцсон байлаа. Жижиг сажиг юмнуудыг нь харуулдаг болцсон. За тэгээд өнгөрсөн 2 жил гарсан апдейтуудаар нэг кампайн зохиолтой нэг тоглох гойрон. Тэгээд энэ мультиплеер нь бол уламж сайжруулад байсан юм лээ. Тэгээд энэ тоглоом бас нэг Destiny-гийн араас эхэндээ гараад жоохон нэлээд шөмжлүүлсэн боловч явандаа сайжирсаар гоод 2-3 жилийн дараа тогтмол тоглогчдын баазтай үнж фэнүүдтэй болсон тоглоом болж байгаа шүү байна.
хэдийгээр ихэндээ бүтлгүүцсэн ч гэсэн ажлаа цааш нь үнэхээр үргэлжлүүлээд явах юм бол ихтэй нэг өдөр амжилтанд хүрч болдго юм а гэдгийн жишээ видео тоглоомын индастри буюу одоо салбарт энэхүү бас нэг шинэ жишээ нэмэгдэж шиг байна. Гэтэ ингээ бодоод хахад амлалтандаа хүрсэнгүй хуурамч рекламцсан сенсац болоогүйсээ бол эднэр ингээд хайчих байсан болов уу эсвэл яг үн сэтгэлээр ингээд толгой сайжрах байсан гэж бодохоор санагдаад байна. Тийм бас шүүмжлэл гэдэг бол хэрэгтэй л дээ. Сайн шүүмжлэл үнэхээр бодитоор шүүмжлэх юм бол хүмүүс тэр шүүмжилсэн асуудлыг шийдэхийг бол ирмэлцдэг. Тийм бас No Man's Sky өнгөрсөн 7 сард Xbox One дээр гарсан байлаа. За. Энэ сарын мэдээний хувьд бол ийм байна. Онцгой том зарлалууд, том үйл ажиллагааг болохоор ингээд сонирхолтой гэж утсан дээр жижиг сэжигэд болоод бас подкаст болгочлоо. Нийлдээс нь тоглоом гэсэн их онц юм байхгүй. Эхний тоглоом болохоор Jurassic World Evolution буюу юурийн галын ертөнц хувьсэл гэдэг нэртэй парк амтны үрээлэн маягийн байгуулдаг симуляц тоглоом байгаа. Frontier Developments гэдэг англи студ өмнө нөгөө Roller Coaster Tycoon гэдэг алдартай Planet Coaster гэдэг галзуу уулгантай парк байгуулдаг нэлээд олон тоглоом гарч ирсэн юм аа. Тэрийг хийх их туршлагатай студ байгаа. За юурийн галын сэргэлгээд болохоор өмнө бас тийм парк байгуулдаг тоглоомод бол байсан юм билээ. Хүмүүсийн бас багын дурсамжуудын нэг гэсэн байдлаар ревьюрүүд бол дурдж ирж исэн. Ер нь дүгнээд хэлэхэд үлэг гүрэл дуртай хүмүүс л таалахаар тоглоом билээ. Тоглоом нөөрөө бас жоохон полиш ажиллагаа бол дутсан байна гэсэн байсан. Тоглолтын болохоор паркийн бизнес эрхэлж байгаа тэр доо SEO-гийн үргийг ерөөхдөө гүйцэтгэж байгаа. Тэгээд энэ янз янзын багуудыг удирдаад Монголын говьроо ч юм уу те хойд Америк, Африк, динозавр яс малтуулаад тэрүүгээрээ паркта ашиглаж болох ДНХ-г нь олж авах ч гэдэм юм уу. Тэгээд орлого зардлаа хянах, динозавруудаа үржүүлэх, байгалийн гашиг болоод динозаврууд нь гараа авчихвал тэрийг барих. Тэгээд ер нь ийм симуляц тоглоом дуртай бол паркуудаа байгуулж болох янз янзын арлууд өөрөөр цагуурын нөхцөлийг бас давах юм чаленжууд байгаа гэсэн. Хөгжим нь гоё, байгаа динозаврууд нь гоё байна гэсэн. График энтрийн ч гэсэн бас магтаадсан. Дээрээс ингээд холоос хараад авахгүй зүүмэлж ойртлоод юмнаас хараад үлэг гүрлэл хүмүүсийг харахад бас кайфтай байна гэсэн. Дутагдлаадлуудын болохоор зохицуулах юм хэтэрхий их байна гэсэн. Жишээ нь цахилгаан гэж байгаа байхгүй ингээд догшоо араатнуудыг байрлуулж байгаа учраас нөгөө цахилгаан тор татах хэрэгтэй. Тэгээд тийм баахан тор татах болчтой. Тог нь ойр ойрхон тасраад байдаг гэдэг. Нөгөө парк ажиллуулах тэр бизнес шийдвэрүүд бас нэг юм ядаргаатай шийдвэрүүд бас байна. Буран бүл хэлээс даалгавар авдаг. Аль нэгэнд тусаад байвал нөгөө хоёрын лайвлууд эхэлдэг энэ төр. Симуляц тоглоом дуртай бол ийм таалагдах болоо гэж бодсон. Тэгээд миний хувьд нэг амар комплект биш юм шиг санагдсан. Тэгээд ер нь үлэг гүрэл дуртай бол яг тоглоод үзээрэй. Бусдаар бол нэг юм симуляц тоглоонд хүмүүсийг нэг хөрвүүлж оруулаад тахаар тоглоом бол биш байна л гэж хэлээ. За дараагийн тоглоомд Banner Saga 3 хажууд идэл сарж явуулдаг одоо tactical RPG маягийн тоглоом. Stoic Studio гэдэг энэ Banner Saga-гийн өмнөх хоёр тоглоом хоёулыг хийжсэн. Бүр 3 хүнтэй эхэлж исэн гэдэг ийм инди студийн 3 дахь тоглоом байгаа. Скандинавын орнуудын тэр хуушин давгуудаас хэвлж исэн адал хөдлөлийг туулдаг. Ийд лус сардаг хүмүүс араатнууд нэртэй таардаг. Дэлхийн ертөнцийг нөмөрч байгаа нэг харанхуй шинсрийг тэмцэж явж байгаа зохиолтой. За Banner Saga-гийн 3 тоглоомыг харахад бол энэ нь тэдгээр тоглоом гэж хэлж бол ялгахааргүй. 3 тоглоом ч гэсэн өмнөх хоёртойгоо яг адилхан арт стайл тоглолт юм бол яг хэвээр явжлаа. Тэгэхээр энэ гурамсан гэж ярьдаг шүү. Тийм трилогигийнхаа яг 3 дахь буюу финалийн тоглоом байсан. Тэгээд өмнөх хоёрын тоглож исэн бол энэ бол яг ингээд төгсгөлийн хаалтын ангин юм аа гэдэг л онцлж хэлээдсэн. Тэгээд Banner Saga-г орё гэж бодож байгаа бол 3-т нь бити хүрээрэй гэж хэлэхээр юм билээ. Өмнөх ангиудын тоглоог бол оролдоод чирэг байхгүй. Тэгээд эхний хоёр нь таалагддаг, ер нь иймэрхүү тоглоом таалагддаг бол тэр нь таалагдана л гэсэн байсан. Дараагийн тоглоом Earthfall гэдэг co-op shooter маягийн тоглоом байна. Left 4 Dead-ийн ерөөсө шууд хуулбар хариг ярихын төлөвлөлт гэж хэлж болно. Hollow Spark гэдэг өмнө ямар тоглоом хийсэн бас нэг мэдгээр тоглоом бол байхгүй байсан. Алдартай биш студи үлээ. Харийнхны эсрэг дөрвөлээ буудалцаад яваад байдаг. Хуулбар гэдгийг их муулж хэлж исэн. График харагдах байдлыг яг нэг 2010-ад оны тоглоом шиг л нэг халтардуухан юм харагдаж илээ. Яг Left 4 Dead юм биш үү те? Ерөөсөө л тэгээд дууны эффект юмнууд нь их урамгүй байна, уйтартай байна, онцгүй байна гэсэн юм хэлж исэн. Нэг цохилтоор тэр унгаачдаг дайсан төтгөхөө олон. Left 4 Dead нөгөө зомби дэсрийг яг хамтдаа тэмцэх хэвээр.
Тэгээд нэг хүн ганцаар яваад аврагдана гэж байхгүй. Шууд ингээд дээрээс нь дараад авдаг юм уу, ороогоод авдаг. Зомбиуд эсрэг бас хамтаа явдаг гэсэн. Тэгээд тэрнээс муузыг сураад ингээд заавал хамтны явуулах гэдэг баг онцгой харийнханд харах юм бол шууд унгаад байдаг. Тиймэрхүү байна. Тэгээд даалгаврууд нь хүртэл лефтворд идэх ажиллах юм байна гэдээсэн. Лефтворд дээр яад гэдгийг санаж байгаа бол хүмүүс ерөөхдөө орохгүй дамжуулт гэд хичээж байгаа. Тэгээд замдаа таарсан юм яв нэг юм байх нь дэлбэлэх эсвэл тусламж ихтэл хүлээх даалгаврууд байдаг. Тэгээд яг тэрнтэй адилхан юм байна гэж хэлсэн байлээ. Яг нь магцын хувьд хариг гаргийнх нь бол бас сонирхолтой, шинэлэг байдалтай байна гэсэн байсан. Тэгээд зүгээр нэг буу олоод байх шиг 3D принтер шиг юм дээр очиод Call of Duty-ийн шиг очиод ингээд бууга аваад байдаг нь сонирхолтой тоглолтын уян хатан байдлыг нэмэгдүүлж байна гэсэн байсан. Зөөж болдог суур буу, хурдан хөнгөн зэвсгүүдийн сонголт, удаан зэвсгүүд төвчтэй, хурдан зэвсгүүд нь хурдан хөдөлгдөг гэсэн хүч багтаа гэдэг. Тиймэрхүү геймплей талаас бол бас дайгүйж болохоор гэсэн байсан. Тэгээд ер нь бол нэг худалдаж аваад хараа бас олон биш юм даа. Left 4 Dead-ийг тоглож явахгүй гэсэн байлээ. За 100 бол тэгээд ер нь ноос тоглоом нээлттэй юм тэгээд нэг юм их байдалтай. Жижиг сайжиг Nintendo Switch энэ төр тоглоод гарсан ч тэгээд нэг мэддэг чиг сонирхдаг чиг болох юм тэгээд шууд анчдээ шээ. Яг нөгөө нэг AAA тоглоомууд биш бол бас жижигэн мөртлөө ихтэй сонирхолтой тоглоомууд зөндөө байдаг л да. Гэхдээ тиймэрхүү тоглоомуудыг бол мэдээж томоохон юмнууд бол андахгүй мэдээлждэг учраас тэрийг бол алддаггүй. Гэхдээ энэ удаа бол тиймэрхүү юмнууд баг байсан бэ. Яг хаа өнгөрсөн 7 хоногт сая нөгөө нэг дурдсан. No Man's Sky Xbox One дээр гарсан байлээ. Тэгээд хэрвээ тоглоё гэж бодож байсан бол Xbox One-тай хүмүүс авч одоо тоглож болно. За хоёулаа нэг хайхтар сүртэй сүрс тоглосон тоглоо авах гэж зүгээр 100-ны сонир сайхан яриад да тий. 8 сард одоо гейминг наадам гэж болох ч юм шиг байна. Гейминг наадам болсны дараа энэ подкаст орох хаа. Тэгээд гал бүрийн үед бас нэлээд жил очижсэн шүү дээ. Тийм би нөгөө өнгөрсөн 2 удаа болж ирсэн юм а. Нэг удаа 101 удаа өглөөсөн. Хоёрлан дээр нь очижсэн. Энэ удаа очиж байгаад бас таньдаг хүмүүс нанд орчтой юм чинь. Надад нэг гитар хирогийн гитар байт юм 360. Тэгээ би Xbox 360 аль дээр зарцсан гэхдээ гитар аваад үлдсэн. Тэгээ тэрийгэ цөнхөлд орчиж байгаа л нэг таньдаг хүмүүстэй гитар хиро тоглоод даа л гэж бодож байна. Гоё болд юм аа гоё. Янз янз видео тоглохын тэмцээнд хүмүүс суглуулгын авсарж үзүүлдэг, косплей гэдэг юмсан косплей гэдэг видео тоглоом сонирхдаг улсууд ер нь сугалдаг хөрхи юм болоод шиг үлээ. Тэгээд консолууд аваач залгам PC-нүүдээ зарим нь аваачсан байдаг. Тэгээд хоорондоо LAN party хийж байгаа харагддаг. Тэгээд тэр косплей уралдаан, арт work уралдаан тэгээд өөр тоглоомын тэмцээнүүдээс гадна тэр хоорондор зөндөө ингээд хүмүүс бие биенийг таньдаг хүмүүс очсон. Эсвэл танихгүйсэн ч хамаагүй зөвхөн тоглоод байж байдаг. Тийм учраас ер нь яваад очиод бол харамсахгүй сайхан үйл ажиллагаа болдог. За энэ талаар өтөр дэлгэнгүй дараагийн подкастер ер нь өөр 7 сар сонир сайхан юу байна ер нь юу тоглоо яав юм. Өөр одоо 7 сард нэг тоглоом тоглолоо. Сейлээр одоо нэг холигтой юм аваагүй. Угаасаа би яг сейлийн үеэр гадаад явж байсан л да. Тэгээд ажилдаа явж байсан учраас гэж яахдаг. Угаасаа ноутбукэж нэг зам гараагүй. Энэ Stardew Valley гэж тоглоомыг хараа. Сейлийнх нь үеэр байлуу эсвэл зөвхөн энэ тоглоом өндөрсөн байлгүй гэсэн байхгүй. Сейл баха. Сейлэр нэр энийг авсан. Би нөгөө яг явахаас өмнө сейлглээд намайг тэнд үеж хахад дууссан. Тэгээд Stardew Valley нэг угаасаа хямдхан тоглоом юм жоохон өндөрсөн байсан тийм. Тэгэхээр би угаасаа эртээдээс хойш нэг авчтیں۔ Гэж бодоод яваад байсан дээр авсан л ба. Ер нь жижигхэн тийм pixelated графиктай графикийн хувьд бол нэг жоохон хүүхдийн тоглоом шиг хэрнээ агуулга буюу контент бүр асар их үнэхээр гайхамшигтай тоглоом байлаа. Тэгээд яг үннийг хэлэхэд бол одоо донтчод байж байгаа. Би 7 сараас хойш одоо ээлж амралттай байгаа. Ээлж амралт автсан. Нэг 15 ажлын 15 хоног буюу 3-7 хоног амардаг. Тэгээд ажил амралт эхлэхээс өмнө тоглож эхлээд тэгээд амралтын ихэнх хавьд юусоо баг шүн болгон сууж тоглосоор байна. Одоо нэгтдээ баг 50 цаг тоглож байж байгаа. Тэгээд фермийн хөгжүүлээд тэрээс хамгийн гайхамшигтай энэ тоглоом хичнээн баяжсан, хичнээн мөнгө олсон ч яг тэр мөнгө олсон хөрөнгө мөнгө чинь таарсан хийх дараачийн алхмуу дараагчийн шатууд ингэж байж байгаа учраас хизээч уйдахгүй тоглоом. Тэгээд дээрээс нь сая мэдээнүүд төр хилцсэн multiplayer гормон аль биесээр гарцсан байгаа. Тэгээд одоо бүр л их тоглох шалтгаантай болоод байна да. Нэг жижигхэн тоглоом одоо хамаг цагийн маань сороод дуусчлаа. Би бол Quantum Break-ийг дуусгая, Assassin's Creed Syndicate-ийг дуусгая гэж бодож байсан боловч ингээд амьдралынхаа 50 цагийг Stardew Valley-д зориуллаа. Одоо цаашдаа бараг 100 гараа явах байлгүй. Жижигхэн мөртлөх зөвлөгийн тоглоом билээ. Уг нь санаа нь болохоор энэ нэг их хотын завгүй амжилт нэг харахны урлал нэг гэсэн. Дахиад жоохон мөнгө олчвол яг болох гэдэг нэг. Тиймээс гарах гэж ингээд
хөдөө хээр ингээд хүснээ сайхан амьдрэх мөртлөө бид нар яг эсрэгээр нь тоглоод идэг тийм. Хамгийн их орлогыг олох тариаг тарих гээл өдөр хоногтоо багтааж хамгийн их ашиг олох гээл ингээд бүх юмаа сайжруулах гэж явдаг. Тэгээ тэр нөгөө нэг artwork, soundtrack нь ялангуяа тэр амар гоё тийм тайван жоохон тийм ховсдох маягийн тиймэрхүү тоглоом л доо. Хинэр авсан уу? Аваагүй гадах юм. Гэтэ нэг хэд хэдэн хүүхнүүд авчи бэлэг өгөөд жоохон ярьцаа. Нөгөө нэг ихний шат нөгөө хоёр зүрхтэй болгонд нэг юу болдог шүү дээ, ивент болдог шүү дээ, зүрхний ивентүүд. Эхнийхээ ивентийг авцсан. Гэхдээ би эхний ээлжинд амар их мөнгө хийчихэл яваад байгаа л да. Ер нь relationship-ээс хөгжүүлээ. Амар бодит амьдч чигтэй жоохон мөнгөтэй болчихгоо үнтэй сундаа. Миний яг бодоод байгаа юм байхгүй. Бүх юм автомат болгож байгаа үнтэй суух гэдэг байхгүй тий. Одоо ургамлаа автоматар усалдаг болгоцсон. Одоо амтнуудаа бүгдийг автоматар хийж идэг. Автоматар юмнуудаа хураадаг болгочих юм бол нэрээ саяны апдейтер юмнуудаа автоматар хураадаг нөгөө нэг бар нь юу штэ. Амтнуудын чүчмч шүү. Тэр дотор автоматар өндөг сүүмүү арсноос өснөөс хураадаг тийм юм гэсэн ашиггүй. Тэгэхгүй бол нэг юм цаана орчоор харагдах байр ядаргаатай гэсэн. Тэгээд энэ тоглоомны бас юу гайхамшигтай гэхээр яг нэгэн хүн тоглоом хийсэн. Ер нь тоглоомын нэг дор хаяж 5-аас эхлүүлээл хэдэн зуун хүнтэй студиуд хийдэг бол энэ тоглоомын нэг залуу гэртээ 5 жил юу ч хийхгүй одоо энэ тоглоомноос өөр юу ч хийхгүй сууж байгаа. Найз охинороо тижил хийж байгаа. Найз охин ажил хийдэг. Манер тоглоом хөгжүүлдэг. Орлого байхгүй. Тэгээ 5 жил суужгаад энэ тоглоом хийсэн. Одоо сайтан болцсон залуу байд юм билээ. Сайн ханаал олжтэй нэг. Тийм үнэхээр сайн хийж чадны нэг тэгээд ингэ дэмжиж 5 жил явна гэж асалж байгаа юм шиг. Тийм бас л чанга штэ. Найз охин бүр 2 ажил хийдэг байсан юм чинь. Одоо бол тэгээд үнэхээр төвчээрийнх нь үр дүн бол гарсан. За болчихлоо. За би ч бас нэг шинэ айхтар тоглоом тоглосон хэдэн үлдсэн ачивментаа цуглуулъя гэж хотод байх үед л гэж бодчихлоо. Chivalry дээр нөгөө дундад зууны үеийн цавчилцаад байдаг тулаантай маягийн тоглоом дээр өчнөр нөгөө нэг хамгийн нунцсантай юм түүчлээ гэдээсэн чи сэлбэргүй орсон тэгээд. Биш одоо 3 хал ачивмент үлдсэн юм. Тэр тоглоомыг 80 цаг тоглосон байх. Тэгээд улаан цэнхэр 2 тал өгөхгүй. Улаан талд нь 1200 минут хүчин зүтгэсэн байх. Тэгээд нэг цавчлалтаар 2 толгой цавчих. Тэр ачивмент арай л хийж чадахгүй нэ. Нөгөө хоёр зүгээр юм төвчээр шаардсан ачивментууд бол би хийчихэд идэв ингээд. Тэр бол чадвар дээр нэмээд даз шаардж чаар ингээд яг миний юм биш болж байгаа байхгүй. Тэгэхээр Chivalry-тэй хүмүүс цуглуулж байгаа л гуруулаа ээлж толгойноо цавчиж нэг ачивмент авах бодолтой байна. За надад байгаа ш надад тоглоомч би нэр орж болох юм тэгвэл толгоогоо цавчвал. Тийм тэгж тос өргөл бас сайн л юм. Нэг тоглоомч гэсэн зөөр болгочих гээд. Энэ сонсож байгаа хүмүүс дундаас нэг хүн бас Chivalry-тэй бол холбогдоорой. Харин тийм. Тэгээд XCOM-ыг бас тоглоод байгаа. Бас нэг 2 л ачивмент үлчээд байгаа. Хамгийн хэцүү дээр нь дуусгах. Тэгээд хамгийн хэцүү юм уу хэцүүгээс доошх шатн дээр нь ингээд Iron Man гэж яддаг байхгүй юу? Нэг хадгаснаас ухрах боломжгүй. Гаргасан шийдвэр болгох чи эцсих. За. Тэгээд хамгийн хэцүү дээр нь Iron Man-ээр дуусгах чи нэг явалтаар л үзчихийгээл бичлэг энэ төр хийгээл хүмүүсийн гайд майд уншаал судалгааны ажилдаа л яваад байна. Тэр хоёр тоглоом нэг 100% болгочвол бас нэг тийм нэг зорилготой л явна шүү дээ. Тийм нэг тиймэрхүү зорилготой яваад байна. Тэгээд бусад завтай үедээ Dota энэ жоохон тоглол. Одоо өөр ажил дээр бас нэг бичлэг энэ хийгээд яадаг болох нэг тиймэрхүү. Тэр хийсэн бичлэгүүд бас намраас үзүүлээ гэж бодож байна. Бас нэг сонирхолтой юм хийж байгаа л гэж бол ажлын үед бол тийм байна. Би чи ер нөгөө нэг Америкс хэрэгтэй тийм санхүүгээр сурж явж байгаад медиа дуртай байна гэд бичлэг их сонирхолтойлоод ирээд өгдөрс одоо тэр чиглэлийнхэн хийж байгаа бол сонирхолтой байгаа тийм. Тийм. Одоо нөгөө нэг томоохон хүмүүсийн замлаар явж байгаа хүн чинь одоо яг сонирхгүй юмараа сурж яснаа мэдээ тэрнээсээ гарангуутаа яг сонирхож байгаа юмаа зөрөгтэй хийгээ явж байгаа. Тэгээд хаа үр тийм байгаа ямар ч содоор ингээд явжлаа да. Хүрнээ зөрөгтэй байхад бол юм болж л таа. За өнөөдрийн подкастт бол ингээд болчихлоо. 8 сард бас ямар сонирхолтой ивентүүд болохыг бид таашгүй. Ямар ч сан гейминг наадам болно. Гал прүп бит 2 боломжтой бол хоёулаа очино. Гал прүп бол заавал бүр очино гэсэн байгаа шүү. Би бол гитараа өрөөд очино гэдэг бүр төлөвлөсөн байгаа л та тэр өдөр ажиллаа зохицуулаад. Тийм. За ингээд бичлэгүүдийг үздэг сонсдог даа дэмждэг хүмүүстээ маш их баярлалаа. 100 юу хийж чинь яаж хийж сэтгэлүүдээ үлдээгээрээ ингээд дараагийн бичлэг хүртэл түр баяртай мөнгөн болон гал прүп байлаа. Баяр та.